Батбаатар сайдын саяын хариулт нь тэгээ 8 сарын 17-оос 28-ныхаа хооронд тэр хугацаагаа 9 сард хичээл хойшлуулах гэж юм. Би юм ойлгосонгүй. Хоёр дахь асуудал нь яг энэ жуулчдын оргил үеийн байна 8 сарын дундуур чинь энэ хувийн хвшлүүд өдөрт захиалга өгсөн байдаг байхгүй аялал жуулчдын салбарынхаа. Энийг нь яаж зохицуулах гэж байгаа? Эсвэл тэр захиалгуудын туслах юм бол компенсац өгөх юм уу? Энд чи яг иймэрхүү юмуд болно шүү дээ. Амьдрал харахад жоохон деталь юм шиг боловч энэ чи яг амьдрал дээр ийм тохиох байхгүй юу? Дараагийнх нь асуудал тэр улс төр энэ тэр санал нэг л байна л да. Хэрлэн тоон бас хүндрэлтэй юм гарч байгаа. Энэ нөгөө Мон Хидро Констракшн өнгөрсөн жил оюутлагоос 10 тэрбум 3 сая орчим юугаад доллар гаргаад тэр тэзүүчийн энэ оны 1-р улиралд бэлэн болох хэрэгтэй гэрээгээр. Одоо 26 оны 1-р улиралд энэ тэзүү бэлэн болсон энэ төслөө танилцуулах уу гэж би асуугаад байгаа байхгүй юу? Тэр сая хариулъя. 4 нэмэр. За тэр төслийн тухайд төсөл одоохондоо бидэн дээр бэлэн болж ирээгүй байна. Ирсэн үед нь цаг тухай бүрдэн. Энэ бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны ажил. Нэг талаас COP17-д харин энийг оруулах уу оруулахгүй юу гэдэг нь хоёр дахь дараагийн асуудал. Тэгэхээр тэр бол засгийн газар дээр болоод улсын их хурлын гишүүдэд төсөл тэзүү бэлэн болоо ирэхээр танилцуулагчна. Тэрэнд бол ирээгүй байгаа зүйлийг одоо хэлэхэд хэцүү байна. За 3 номерт микрофон өгье. 3 номер микрофон. Тэр юу шүү Ганбатар шинэ нөгөө 17-оос 28-нд ч нөгөө хичээлийн бэлтгэлтэй давцж байгаа учраас хичээл сургууль цэцэрлэг ихтэй сургуулийн хичээл ерөнхий боловсрол цэцэрлэгийн эхлэх хугацааг 9 сарын 15 болгоё гэдэг хойшлуулъя гэдэг тийм зүйл санал оруулах гэж байгаа. Тэгэхгүй л үнэхээр ямар хэмжээнд үжил байгаа вэ гэдэг харж байгаа. Хоёрдугаар бид нар зочд буудлаа сонгохдоо цэцэрлэг төрөлнгийн 5 км-ийн радиус дотор сонгож байгаа. Энд чинь нөгөө шаттл басууд автобуснууд явна ингээд тийм учраас бид нар бас маршрутаа тооцоолоод энэ дээр зам тээврийн яамны төрийн нэрээр ахлуулсан дид хороо болон нийслэл ажиллаж байгаа. 3-дугаарт нь зочид буудлуудын хувьд үнэхээр хамгийн их санаа зовж ирсэн миний хувьд ажлын албаны дараагаад хамгийн санаа зовж ирсэн тэр зочид буудлын асуудал байсан. Зочид буудлуудын нэгдсэн холбоо гэж байдаг юм билээ. Зочид буудлуудын холбоо манай ажлын алба соёл спорт аялал жуулчлалын яам бид хуралсан гэрээ хийгээд 3 сарын 31 хүртэл зочид буудлууд 70 хүртэлх хувиа блок гэж байгаа. Тэрэн дээр нь бид нэр одоо энэ оны төсөв дээр байгаа мөнгнөөс нэг анх 4-5 тэрбум гэдсэн бид нар одоо ярилцаад 6-700 орчим сая төгрөг өгөөд блоклууд гэж буцаад ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Тэр чинь угаасаа хүмүүсэнд төлөхөр. Ингээд 3 сарын 31 хүртэл зочд буудлуудаа бид нэр блоклчих юм. За нэг 5000 орчим ор гэж ойлгож байгаа. За тэгээд дээрээс нь нэмээд Airbnb буудлууд, за сервис хаусууд байна, гест хаусууд байна. За дээрээс нь апартментууд байна. Эдгээр ингээд бүгдээрээ сонголттойгоор орно гэсэн үг. Тэр вебсайт дээр за Монголын COP17-д Улаанбаатар очиход ийм сонголт байна. 5 отоо буудлын ийм байх юм байна. Яагаад тэрийг блоклуулж байгаа гэхээр үнийн бити замбрааг нь эмчээсэ гэсэндээ блоклуулж байгаа. Жишээл одоо COP30 дээр Бразилд оролцогчдын тоо нэмэгдснээс болоод буудлын үн хоногийн $1000 болчиход байгаа. Тэгэхээр ийм асуудал бити гаргаарай гэдэг зүйл нэгдсэн үндэсний байгууллагаас анхааруулсан.